Хүй. Навч ингэж шууд түүж болохгүй юм шүү. Энэ угаасаа одоо хийсэн явах юм чинь тэгээ зүгээр түүчтэй мө гэж бодоод. Тэгээ шууд модноос нь түүчж байгаа юм. Тэгээ чи яг наадахаараа юу хийх гэж байгаа? Мэ, ерөөс чамд. Хүй. Шинэ хүүхдүүдэд зориулаад ийм нэг зөвлөгөө заавар маягийн өгсөн. Тэгээ бүтэн жижиг ном. Миний робот бүр царай муутай зааш. Би зүгээр л илүү олон хүмүүс хармаар байсан. Илүү олон хүмүүсийг зүгээр таньж мэдмээрээс яг жигнэсээ. Тэгээд өмнөх хотод байхдаа нааша нүүж ирэхийн өмнө бол ер нь нэлээд тусгаарлагдмал байсан. Тэгээд тэр нь ер нь сонголтоор эндээсээ буцаад гарьяа гэхэд айгүй надад бодогддог байснаа. Ер нь л жоох хитрхи оройдсон юм шиг санагддаг байсан. Би ингэ нүүж ирснээс хойш ялангуяа миний эргэн тойрон хүрээлэл шин санагдаж намайг сорж байгааг мэдрэх бодлоо. Харин бигмийн хураагдаж үсрэхийн өмнө яахаа мэдэхгүй зогсох мэт. Дараа хавар тэгээ дараагийн 100 гэхэд би одоогоос хол зөндөө хол үсэрсэн баймаар байна. Өөрийнхөө өлөг болсон бодлоос залхаж байна. Би чадахгүй гэж. Үргэлжлэл нь яг юу юм бэ? Би чадахгүй ч гэлээ явандаа чаддаг баталтай үзмээр. Гэвч сүүлийн үед энэ гинжин хуучин бодлуудаас тий сондоо санаа эгэлдэх болсон нь эдгээр хүмүүс татансаж ойртохын тулд хөдөлмөрсөн. Тэгээ энэ бодол маань намайг гинжилж доош нь барихгүйгээр харин ч яаж ингэсэн бол гэх эгэл сурагчийн сонирхолд хөдөлж байна. Тэгээ цаашлаад би яаж үүн дээрээ сайжрах вэ? Тэгээ яавал дээрдэх вэ гэж багшлаад өгөх хүндэг аргачлалын хайх нь гинжиндээ шоронлогдохоос хамаагүй дээ.
хүн шиг байх гэж л ер нь шинэ дотор нүүж ирсэн юм шиг байгаа. Тэгээд хүн шиг гэдэг нь юу гэж яахээр ер нь хүмүүсийн эргэн тойронд илүү их байх. Тэгээд тэднийхээ энергиээр дээшлэх гэх юм уу тийм зорилготой ирсэн. Тэр нь яг юу гэж яахээр энэ бол яг 18 19 дэд бол бүр яг шаврын дунд явж байсан. Яг ингээ газар ингээ шүргээ явж байсан. Тэгээд нэг 2021-д одоо гайг болж гисэн гэж бодож чинь. Тэгтэл бас нөгөө ячин шиг муу занг засахад айгүй хэцүү юм байна. Тэгээд нэг хэсэгтээ өөрийгөө би бас хамаагүй дэрдчихлээ ашгүйтэй тэг ингээд миний асуудал шийдэгчлээ. Ураа гэж явж итэл тэгэл 7 хоног дараа 7 хоног гэхэд буцаад л яг шаврантайгаа зуралт даарсан даа. Ингээ урагчсан хүн чинь нөгөө жоон хойшчхоор ингээд амар урам хугард юм билээ. Тэг ингээд тийм ээ би ингээд хамаагүй дэрдэж байна гэжсэн чинь ингээд яг ч ингээд буцаа хойшилчдаг. Тэнгүүд ингээд үгүй би ингээд буцаа шавартаага зурлах юм байна. Би хизээж өөрчлөгдөхгүй юм байна. Тэгмээ ингээд сөрөг бодлого үгүй би сайжиж байгаа. Гэхдээ заримдаа зүгээр л баг цаг хойшлох хэрэгтэй. Гэдгийг л яг ингээд өөрөөтөө ингээд мартамхай хүнд хэлж байгаа юм шиг сануулж явах хэрэгтэй юм байна. Хол үсрэхийнхаа өмнө хүн бие ураадаг штэ. Ялангуяа яг үсрэхээс наана. Би мэрсэрэн байгаад гинжээ тасалчлаа. Надад тэр алга. Тэгэхээр үсрэхэл үлдлээ. Тасгал хийж байхдаа ингээд бидэд баг багаараа үйлдэл хийгээд нөгөө баг нь ч гэсэн үйлдэл хийгээд ингээд явах хэрэгтэй байхгүй. Тэгээд телефон над руу харж байгаа нь айгүй сонирхолтойсэн. Яг нэг хэсэг дээр ингээд над руу би гэдэг ингээд сонирхлын амар татсан юм шиг харсан ингээд айгүй сонирхолтой харсан. Тэгээд надад тэрний яаж амар үлдчихэж. Гэтэ хамгийн өнгөцхөн үгээр хэлгээвэл гоё гэж хэлэх гоё.